За сайн байцгаана уу. Хамдын Инхма гэдэг одоо 25 настай. Баянгор аймгийн Шинжээстэй Эрдэнэ чанд 3 дугаар багт амьдардаг. Нэг хит хитэн газраас төсөл бичсэн. Ажлын байргуу гэдгээр ингээ хойшин тавигдаад тэгээ Эрдэнэ Монголд хамгийн сүүлийн найдаар Эрдэнэ Монгол төсөл бичээд үзье. Тэгээд бичсэн төсөл маань дэмжигдээд төслийнхаа мөнгөөр ингээ ажлынхаа байрыг бий болгоод одоохондоо сонирхоод ажлын байр гоё тухтай гэдэг утгаараа наашаа ийгүү ирж байгаа. Тэгээд өөрийнхөө чадлаар ирж байгаа хүмүүстэй гоё болгол явуулъя гэсэн бодолтой чадхаараа л ажиллаад байдаг. Ер нь хүмүүс бол боломжийн үнэтэй л гэдэг шүү дээ. Яг байнгын үйлчлүүлэгчтэй бол нэг 5-10 мянган төгрөг татаал тэгээд хүүхдийн үсгийг 5-аар, том хүний үсгийг 10-аар гэдэг юм. Ер нь бол гайгүй боломжийн үнэтэй тарифаар л гэдэг. Оллаа. Өдөр-өдөртөө хөөрхийн хүн тасрахгүй. Орооны 7-8 хүртэл хүн тасрахгүй шүү. Тэгээ өөрөө 6 сар төсчин мэрэгчлээ төгссөн. Одоо тэгээ мэрэгчлээ бүр гоё ахиулаад цаашлаа суралцаад явъя л гэж бодож байна. Манай нөхөр Шинжээстэйхэн сургуульд нийгмийн ажил хийдэг байхгүй. Тэгээ хоёр залуу гэрвэл би болохоор аймагт ажил хийгээд хоёр тал түүхэд аав ээжигээ санаад хэцүү. Тийм утнаасаа ингээд энэ хөдөлмөр халамж үйлчилгээний төв жагаагчтай ирж уулзаад ингээд энэ чэнэс сууршаад ажиллая гэсэн юм аа. Надад ажлын байр хэрэгтэй байна гэд. Би өөрийнхөө хашаанд ажлын байр барья. Тэгээд надад төсөл хэрэгтэй байна гэж очиж уулзаад төсөл аваад өөрийнхөө санхүү дээр нэмэрлэл ажиллах юм байна. Хойштоо ингээ гоё байнгын үйлчлүүлэгчтэй болчвол ахаа цаашаа сураад бүр ингээ ажлынхаа байрыг томсгоод бүр гоо сайхны өрөө мөрөөтэй болоод явъя гэсэн бодолтой байгаа. Хавар болгон болдъё. Аймгийн аврах шалгар болох гэдэг. Нодлон сурж байсан болохоор нөгөө сурагчийн төрөлд орсон. Тусгай байранд орсон. Тэгээд бэлдэж чад тэмцээнд орё гэж бодоол. Тэгээд амхандаа чадвараа ахиулах гал юмд оролцсон.